хүний хүчин зүйл төрийн бодлого гэдэг бол бас хүний хүчин зүйлтэй орно. Уул уурхай тэгээ зам тээвэр хөлийн бомб эдгээр чинь бүгдээрээ л одоо олон улсын нийшил ойлголтоор бол хүний хүчин зүйлээс шалтгаалж байгаа гэдэг дотор орж байгаа. Тэгэхээр яг энэ хүний хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм бол манайд яг бодиттой байгаад байгаа байхгүй. Ерөөсөө энэ уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарл, за тэгээ цөлжилт энэ бүх юм чинь бүгдээрээ л болвол явдгаараа явж гэн олон улсын хэмжээнд бүс нутгийнхаа хэмжээнд бол ингээд явж гэн. Түүний хажуугаар бол илүү тэрийг хурдасгаж байгаа, илүү эрчимжүүлж байгаа юм бол хүний хүчин зүйл, хүний алдаатай бодлого, байгальдаа одоо бас ээлгүй бодлого үйл ажиллагаанууд болж байна л да. Тэгэхээр говийн бүсэд бол стратегийн томоохон ордуудын 6-нд байж байна. За энэ 6 ордууд нэгэнт байж байгаа учраас тэрийг нөө зах зээлд олборлсон байжмлаа зах зээл түргэх нь хэрэг хөлийн бомбтууд хэрэгтэй болж байна. Хөлийн бомбтуудыг байгуулангууд чинь шугамн дэд бүтцүүд төмөр зам, авто замууд хэрэг болж байна. Тэгээ энэ бүх юмудаа яг энэ хөдөө аж ахуйн газрууд дээр явуулж байна л да. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын газар нутгийг 6 ангилд үзэж байгаа. Тэгэхээр яг энэ хөдөө аж ахуйн газар дээр буюу яг тэр малчтын бэлчээр дээр тэр одоо цөлжит хамгийн эрчтэй явагдах тэр хүчин зүйл нь болж байгаа юм яг үнэ шугамн дэд бүтцийн асуудал, олбортын асуудал байгаад байна. Тэгээд уул уурхайн салбарын нөлөөлөл зөвхөн лицензтэй төлөв хүрээнд хараад байна л да. Гэтэл тэр чинь эргэн тойронд нь ирж байгаа салаа замын хөрсний бохирдол, хөрсийг эвтгэж байгаа, ургамлын бүрхөвчийг доройтуулж байгаа энэ зам тээврийн асуудлыг бол ерөөсөн бид нар бол хэмжиж чадахгүй байна. Яг үүнд уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйл энэ хүлэмжийн хийх гаргаж байгаа юм дээр бид нар бол тайлан гаргадаг, хэмждэг ийм юм бол байхгүй юм да. Тэгэхээр зэрэг олон улсын байгууллагуудын гаргасан аргачлалаар зөвхөн малаас гарч байгаа хүлэмжийн хийгэн бол бид нар эрцэмцэн мал аж ахуйгаар энэ одоо нэг малаас гардаг буюу хэвэгч амтан үхрнээс гардаг хүлэмжийн хийгэн аргачлалаар нэг малаас төд гарнаа л ингээд тооцчихоор зөв малын тоод толгой бас өндөр өсөлтөй байгаа. Энэ үе дээр бол яалч явахгүй тэр бол уур амьсгалын өөрчлөлт бол өөрчид мал аж ахуй нөлөөлж байна л гэдэг. Гэтэл нэг хэсэг эрдэмтэд юу гэж яах вэ гэхээр зэрэг энэ COP17-ооч яригдаг байгаа дэлхийн малчтын хурал дээр ч яригдан тэр нь юу гэхээр харин ч нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй чинь хөрсийг сэргэжүүлж за ялангуяа салаа туурайтай мал бол ургамлын үрийг зөөж одоо ингэж бол одоо тээвэрлэж ургуулж яадаг ийм харин ч уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийг сааруулахад бол нүүдлийн мал аж ахуй бол илүү ач холбогдолтой Ива гэдгийг бол нотлож байгаа малчид байж байна. Тэгэхээр зэрэг бид нар бол яалч байхгүй нөгөө талд юу хийх ёстой вэ гэхээр зэрэг нүүдлийн мал аж ахуйгаас хүлэмжийн хийд ямар одоо хүлэмжийн ялруулалтын уур амьсгалын өөрчлөлт ямар сөргөнлөө гаргаж байгаа юм зэрэгцүүлээд уул уурхайн үйл ажиллагаа тэр одоо дуу чимээ тэр одоо хөрсний бохирдол агаарын бохирдол юуны ургамлан бүрхөвчийг одоо устгаж доройтуулж байгаа энэ үйл явц чинь өөрөө бас уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзэж байгаа мэдгийг ингээд салбар бүрийн имийг ингэж харуулад тэгээ энэ нүд дээр давхарлаад ингээд явахаараа бас ямар нөлөө үзүүлж байгаа гэдгийг хэмжих бид нар ийм имийг нь COP17 үеэр бол ярих баха гэж ингэж бод.